2002 оны E хувилбар үргэлжилж байна. За энд 24-с 25 дугаар дасгал байна. Цахилгааны хэлхий байна. За R1 нь 6 ом, R2 нь 12 ом, эсрүүцэлтэй резисторуудаар тогтох хүчтэй хуваагч хэлхийний оролдонд 9 вольт хүчтэй тэжээл үүсгэх залуу тэжээл үүсгэгчийн дотоод эсрүүлгийг тооцохгүй гэж. За хэлхийний хүчтэй хуваагчийн коэффициент K болно уу гэж. За R2, R1 дээр нэг R2-ийн харьцааг яг олох нэгсний энэ 9 вольтыг чинь хэр одоо хэр хувь нь энэ дээр унж ийнө гэдэг яг харьцааг олж ийнө гэсэн. За R2 нь өгөгдсөн байна. 12 ом. За R1 нь 6 ом. За тэгээд нэмэх нь R2 нь 12. За ингээ бодох юм бол 18-ны 12 буюу 6 тоох юм бол 3-ны 2 гэдэг хэрэг гарч иж байна гэсэн. За ингээд 3-ны 2. Хүчтэй хуваагч хэлхийний гаралтын хүчтэй VAB бол. За одоо энэ дээр бид нар цахилгаан үүсгэж хүчлэгээ энэ харьцаагаар үржүүлчихнэ гэсэн үг. Ингээд бодох юм бол 9 вольтын 3-ны 2 нь AB дээр гарч ирнэ гэсэн үг. За ингээд AB дээр гарч ирэх маань бол энэтэй хураагдлаа 3 гарна. Тэгээд 6 вольт гэдэг. Дараагийн 27 дугаар дас 26-аас 27 дугаар дасгалыг энэ ижил өснөртөө өгсөн байна. Температур мэдрэгч хэлхээ болон терморезисторын эсвгүүцэл температураас хамаарах хүснэтээ өгдөг. Температур мэдрэгч хэлхийний ампер метрийн заалт 2 мА. Хэлхийний ампер метрийн заалт. За энэ нь юу гэж юм бэлэр 2 мА. Батарейны хүчтэй 3.2 вольт. Батарейны дотоод эсвгүүлгийг тооцохгүй. Дээрх хөвөглийг ашиглан тооцоолоход мэдрэгч хэлхээ нь ямар температуртай орчинд байсан бэ гэж. За тэгэхээр бид нар эндээс юу болох вэ? Энэ дээр нуунах хүчлийг олно. Энэ дээр нуунах хүчлийг олно. За хүчлийг олж бид нар хэд цаана бол энэний эсвгүүцлийг олно гэсэн. Эсвгүүцэл нь температураас хамаараад өөрчлөгдөж байна. За энэ бол терморезисторын утгууд байна. 0-д 6200, 10-д 3900, 750, 50-д 830, 70-д гэх мэтээр эрд ийм байна гэсэн. За тэгэхээр цэний нөгөө яг өмнөх 25 дугаар дасгал дээр бол хүчтэй хуваагчийг харсан баг. За яг тэрнгээр адилхан бодчих. За 1 кОм-ыг үржих нь 2 мА. За ингээ үржүүлэх юм бол энд бол киломиг мил 2 ч нь бол хураагдчихна. За ингээд бол энд бол юу болох вэ? 2 вольт болно гэсэн. Тэгэхээр энэ дээр унах хүч. За тэгвэл энэ хоёр цуу холбогдсон учраас бол 2 вольт дээр нэмэх нь терморезистор дээр унах хүчтэй л тэгээд тэнцүү 3.2 байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эндээс юу хэлж чинь вэ? Энэ вольтметрийн заалт маань энэ бол 1.2 болно гэсэн үг. Энэ бол 1.2. За энэ бол 1.2 вольт. А тэгэхээр энэ хоёр хэлхээ маань цуу холбогдсон учраас энэнгүүр гүйжээг бол муу адил 2 мА байх. 2 мА. Тэгэхээр бид нар хүчтэй гүйдэл хэрэг юм чинь. Тэгэхээр эсвгүүцэл болж байна. Тэгэхээр эсвгүүцэл гэдэг маань бол хүчлийг гүйдэлд нь хуваачна. За ингэх юм бол 1.2 вольтыг хуваах нь 2 мА. За ингээд 1.2-ыг 2 тоох юм бол 0.6. За тэгээ вольтыг хуваах нь ампер гэдэг маань ом, 1-ийг хуваах нь мил гэдэг чинь бол кило чинь ингээд эндээс бол 600 ом гарчна гэсэн. 600 ом. За 600 ом дээр энэ байна. Энэ дээр бол хэд гэж гарчна гэхэлэр 60 градус гэж гарчна гэсэн. Ингээд 60 градус. За температур мэдрэгч хэлхийний вольтметрийн заалт. За энэ вольтметрийн заалтыг би олцсон тий 1.2 м. Ингээ олцсон гэсэн. За дараагийн 28 тун дараах конденсаторын багт ерөнхий багт хэмж CAB-г олно гэж. За энэ хоёр цэгийн хоорондох энэ холболтыг олно гэж. За тэгэхээр эндээс харах юм бол энэ хоёр конденсатор маань хоорондоо зэрэгцээ холбогдсон. Зэрэгцээ холбогдсон тохиолдолд шууд нэмэгддэг байна. Зэрэгцээ холбогдсон тохиолдолд шууд нэмэгдэн ингээд бодох юм бол энэ бол 4 микрофарад. За одоо энэ хоёрыг нийлүүлээд бол юу болчихно гэхээр эндээс харах юм бол ингээд 4 болчлоо. Микрофарад. Тэгээд энэ цуу. Тэгэхээр 1 хуваах 4, нэг хуваах 4-ийн хасагныг зэрэг гэж болно гэсэн. За энэ бол CAB гарчна гэсэн. Холбогдсон тохиолдолд уруугаар нэмээд хасагныг зэрэг төвшөлдөг. За ингээд бодох юм бол 4-ний 2-ийн хасагныг зэрэг буюу 4-ийг нь 2 тоогоно гэсэн. Ингээд 2 микро
За тэгэхээр 29-р даалгавар дараах тэмдэглэгээ нь аль нь лог үйлдийг илэрхийлэх вэ гэж. За тэгэхээр энэ бол бид нар ерөнхийдөө бол энийг бол санах ёстой гэсэн үг. За би та сурах хүчийг харуулъя. За 10 дугаар ангийн сурах хүчийг харуулах юм бол энд байна. Or will not. За тэгээд энд бол өөр юу байдаг вэ гэхээр and үйлдэл. За ийм юмнууд байдаг. За x or маань бол ийм хэлбэртэй. За тэгэхээр бидний хувьд бол юу гарч иж байна вэ гэхээр эндээс бол or үйлдэлнэ гэсэн үг. За дараах лог хэлхэнд тохирсон илэрхийл аль нь вэ гэж. За энэ А Б бол or. За or тэгээд юу болж байна вэ гэхээр end болж байна гэсэн үг. За энэ бол end. За тэгэхээр эндээс харах юм бол or гэдэг маань бол үржүүлнэ. Дараа нь end гэдэг маань бол нэмэх үйл гардаг. Тэгэхээр илэрхийлэл маань бол юу болж байна? За энэ бол or үйлдэл явж байгаа. Or үйлдэл бол гүрчг Б гэж бичдэг. За end үйлдэл маань бол юу? Б гэсэн хэлбэрээр бичдэг. Тэгэхээр эхлээд or үйлдэл дараа нь end үйлдэл байна гэсэн. Тэгэхээр илэрхийлэл маань юу болчих вэ гэхээр E гарч ирнэ гэсэн үг. Хэлхийний зангилаанд орж байгаа болгон гарч байгаа гүйдлийн хүчнүүдийг зурагт өг. Үл мэдэгдэх хэмжээг олно гэж. За энд орж байгаа гүйдлүүд болон гарч байгаа гүйдлүүдийн нийлбэр хоорондоо яг үгээр тэнцвэр байх хэрэгтэй. За энэ гарч байгаа гүйдлүүд нь болохоор 8 ампер байна. За энд орж байгаа нь болохоор хэд байх хэрэгтэй гэхээр 8 ампер байх хэрэгтэй. Гэтэл энд бол хэд вэ гэхээр 5 ампер. Тэгэхээр энэ бол 3 ампер байна гэсэн үг. Ингээд 3 ампер. За дараах хэлхээний вольтметрийн заалтыг зурагт өгдөг хэлхээний ампер метрийн заалтыг бол. За вольтметрийн заалт энд өгөгдсөн байна. За энэ дээр хүчлийг илэрхийлж байна гэсэн үг. Энэ дээр хүчил маань бол энд бол 6 вольт болчихно. Тэгэхээр 6 ампер 6 вольт унж байгаа бол энэ дээр унж байгаа хүчил маань бол 3 вольт болно гэсэн. Тэгэхээр энд унах хүчил маань бол 6 вольт болон 3 вольтын нийлбэр 9 вольт болчихно гэсэн. Тэгэхээр 9 вольт унж байгаа юм бол 9 вольтыг 3 омд хуваах юм бол энэ бол 3 ампер болчихно гэсэн. Тэгэхээр энэ бол ампер метрийн заалт болно гэсэн. Энэгээр бүх гүйдэл гарч ирж байна. За ингээд яах вэ? Болно гэсэн үг. За хэлхийг 24 вольтын хүчтэд холбожээ гэж. За энд ингээд 24 вольт өгсөн байна. Ампер метр нь К түлхүүр 1 байрлалд байхад энд эхлээд 1 байна. Тэгэд бол 8 ампер байсан юм байна. За дараа нь 2 дугаар байрлалд оруулахад 3 ампер зааж ижээ гэж. За тэгэхээр энэ түлхүүрийг яасан бэ гэхээр ингээ холбосон. Нэгсний энэ нь салсан гэсэн үг. Ингээ холбоод юу болчихно вэ гэхээр энэ үнгээр 3 амперын гүйдэл үүсэж. За тэгвэл R1 R2 эсвүүслийн хэмжээг олно гэж. За тэгэхээр бид нар эхний өгөгдлөөс шууд R2-ыг олж болж байна. R2 гэдэг маань бол 24 вольт маань 8 ампер гүйдэлд хуваачна. Тэгэхээр энэ бол ом болно. Тэгэхээр энэ бол 3 ом гэдэг төчлөл. Эхний тохиолдолд нэгсний түлхүүрийг ингээд залгасан байна гэсэн. За дараа нь К түлхүүрийг доош нь залгая. Доош нь залгах юм бол юу болох вэ гэхээр энэ 100 олчихно. За тэгвэл энэгээр гүйж агуул маань юу болчих вэ? 3 ампер болчих. 3 ампер. За тэгвэл юу 24 вольтыгоо 3 ампер хуваах юм бол ерөнхий эсэргүүцэл нь 8 ом гарах хэрэгтэй. Тэгвэл энэ 3 ом. За тэгвэл 100 эсрүүцлүүдийн хооронд нэмж гаргаж ирдэг. Нэгс энэ 8 ом болно. За тэгээд нөгөөх нь болохоор R1 нь юу болох вэ гэхээр R1 нь хэд вэ? 5 ом болчихно гэсэн үг. R1 нь 5 ом, R2 нь 3 ом байх хариулт энэ дэр гарчиж байна гэсэн үг. Тийм. Яа. 34. Цэнэглэгдсэн конденсаторын дундуур хөдлөх 1 2 3 бөөмийн вектор зурагт үзүүлв. Бөөмийн цэнгийн талаар юу хэлэх вэ гэж. За энэ бол ямар нэгэн цэник юм байна. За энэ цэник маань ийшээ V гэсэн хурдтай орж ирсэн байна. За тэгээд дээшгээ хазаасан буюу ийшээ хуржүүлчихсэн гэсэн үг. Тэгэхээр нэмэх цэнэгүүд нь хоорондоо түлхэгдсэн буюу энэ бол ямар нэгэн нэмэх цэнэг байна. За энэ улаан бол нэгдүгээр нь бол энэ бол нэмэх цэнэг байна.
За хоёр дахь нь бол ийшээгээ доошоо хөгжүүлсэн байна. Тэгэхээр бол энэ бол ямар нэгэн хасах цэник байна гэсэн. Нэгсний цэнигийн үйлчлэг хөшмөл флюид чинь Е гэдэг. Цахилгаан уран бол энэхээс хасах үүдэг. Тэгэхээр F2-ын чиглэл нэг адилхан байна гэдэг бол энэ бол эерэг чиглэл болчихно. Эерэг цэник болчихно гэсэн үг. F-ийн чиглэл зүрэнгүүд цахилгаан уран болон үйлчлэг хүч хоёрын хэмжээ чиглэл зүрэнгүүд бол энэ бол юу болчихно гэхээр сөрөг цэник болж байна. Хоёр дахь нь бол сөрөг цэник. За гурав дахь нь бол цахилгаан уранд нөлөөлөл орохгүй байгаа учраас энэ бол юу болчихно гэхээр саарам болж байна гэсэн үг. Саарам. За тэгэхээр нэгдүгээр бүмэг эерэг гэсэн юм байна. Энд байна. Хоёрдугаар бүмэг сөрөг. За энэ байна. Гуравдугаар бүмэг сарам. За ингээд CR нэж байна. Зүгж гарчиж байна гэсэн үг. Адрыг 35. Зургийн хавтад бэлэн төглөөр байрласан хязгааргүй урт параллел хоёр шулуун дамжуулагч үзүүлв. За энэ А1 гүйдэл, А2 гүйдэл байна. А-цэгт соронзон орны индукцийн векторын чиглэл ямар байх вэ гэж. За тэгэхээр ингээд гүйдлийг тойроод 10 гарын дүрм ёсоор соронзон орон үүсдэг. За эндээс харах юм бол эрхий хуруу бол гүйдлийн чиглэл тойрон үүсэх чиглэл маань юу болох вэ гэхээр соронзон орон гэж үүдэг. Ингээд соронзон орон маань яг энэ 4% дагуу битүү үүсдэг. Тэгэхээр энд эрх хуруугаа одоо өөрлөгөө ингээ харуулж байгаа. Хэлбэртэй соронзон орон үүснэ. Тэгэхээр ийшээгээ чиглэлтэй. Соронзон орон үүснэ. Хэмжээ маань бол соронзон орон үүсгэн. За тэгэх юм бол эрхий хуруугаар ингээд цааш нь ингээ авч. Тэгэх юм бол ингээд юм бол энэ нэг миний зурж байгаа чиглэлийн дагуу соронзон орон очно гэсэн. Тэгэхээр ийшээгээ очно гэсэн. Энэ нь B2. За B1 B2-ын вектор нийлбэр маань бол дээш очно гэсэн. Нийлбэр нь очно гэсэн. За тэгвэл чиглэл 2-ын дагуу байна гэсэн. За цахилгаан хэлхээ ба луужингийн байрлалыг зургаар үзүүлжээ. X ба Z луужингууд дамжуулагч утасны дээр X ба Z нь дээр. За энэ хоёр бол дээр. За Y луужин дамжуулагч утасны доор байрласан байна. За энэ К түлхүүрийг залгах үед луужингийн заалтыг дараах тохиолдлуудын аль нь зөв илэрхийлсэн бэ гэж. За тэгэхээр энэ луужингийн чиглэл маань бол яг гадны соронзон орны дагуу байдаг. Нэгсний яг ийшээгээ гадны соронзон орн байна гэсэн үг. Ийшээгээ хойд зүгийг зааж. За тэгэнгүүт энд нэмхээс хасах гүйдэл гүнэ. Энэ гүйл. За тэгэнгүүт энэ гүйдэлж байгаа гүйлийн дагуу ингээд эрхий хуруугаа байрна. Эрхий хуруугаа барингууд түүний тойрон соронзон орн үүснэ. Тэгэхээр энүүний дагуу бол ийм соронзон орн үүснэ гэсэн. Дээр нь доошоо цаана дээш гэсэн. Тэгэхээр энд бол энэ луужин маань бол хаашаа гарах вэ гэхээр доош гарах хэрэгтэй. Доош гарах хэрэгтэй. За тэгээд энэ Z тэнхлийн дагуу яг энэ дээр эрхий хуруугаар байрлуулчихна. Эрхий хуруу. За ингээд эрхий хуруугаар байрлуулад ингээд харах юм бол соронзон орн маань наанаас нь хаваад ингээд цаашаа таарсан. Ийшээ гарчиж. Ийш. Тэгэхээр энэ дээд талдаа бол чиглэл гарчна гэсэн. Чиглэл. Одоо эерэг лууж маань бол доошоо байна. Доошоо нь цааталт нь байна. Тэгэхээр гүйдлүүд мөн адил баруун тишээ гүйж байгаа. Тишээ гүйж гэж үзэн тэгэнгүүт нэгсний гүйдэл бол яг ийшээ гараад нэмхээс хасах юм чи. Тэгээд ийшээ явж байгаад энэ дөрвөн уруу чинь ороодсон тэр цаавар орчиж байгаа. Ингээд. Доошоо. Тэгэхээр энэ лууж маань цааталтаа орчихсон. Энийх бол хаашаа очихгүй. Доошоо очихно гэсэн. Тэгэхээр бидний хариулт маань доошоо зүүн тэгш буюу энэ Е зөв болж байна гэсэн.